Unitel цэгийн сайтаас хэрхэн Zero SIM дээр шинэ дугаар авах вэ? Хэрэглэгч та Unitel цэгийн сайт руу ороод шинэ дугаар цэстээр дарж урьдчилсан төлбөрт эсвэл дараа төлбөрт гэсэн хоёр сонголтоос авах гэж байгаа дугаарынхаа үйлчилгээний төрлийг сонгоно. Үүний дараа та дугаар сонгох цэсээс хүссэн дугаараа хайж олоод худалдаж авах цэстээр дарна. Улмаар танд худалдан авалтын төрлүүд гарч ирэх бөгөөд Zero SIM цэсийг сонгоно. Ингээд Zero SIM цэсийн доор байрлах SIM-ний код хэсэгт та өөрийнхөө худалдаж авсан Zero SIM дээрх кодын сүүлийн 10 цифрыг оруулаад код шалгах хэсэгт дарна. Хэрв та аль кодыг оруулахаа мэдэхгүй байгаа бол заавар хэсэгт дарж харах боломжтой юм. Үргэлжлүүлэн та дэлгэцээ доош гүйлгэж Smart Talk, Smart Data, Smart Days гэсэн 3 сонголттой үйлчилгээний төрлөөс хүссэн багцаа сонгож үргэлжлүүлэх цэстээр дарна. Харин дараа төлбөрт үйлчилгээний дугаар авсан бол дэлгэцэнд харагдаж буй дүнгуудээс хүссэн багцаа сонгоод үргэлжлүүлэх цэстээр дарна. Үүний дараа Unitel эсвэл eMongolia гэсэн хоёр сонголттой бүртгэлийн төрөл гарч ирэх бөгөөд хэрв таны регистрийн дугаар дээр бүртгэлтэй Unitel-ийн дугаар байдаг бол Unitel бүртгэл дээр дарж хуучин дугаарынхаа хувийн мэдээллээр шинэ дугаараа бүртгүүлэх боломжтой. Харин Unitel-ийн дугаар анх удаа авч байгаа бол eMongolia бүртгэл дээр дарж регистрийн дугаар нууц үгээ оруулан хувийн мэдээллээ бүртгүүлнэ. Ингэснээр eMongolia сайтаас таны гаруудсан дэлгээсэн нэг удаагийн нууц кодоор нэвтрэх бөгөөд та Unitel цэгийн сайтад хувийн мэдээллээр тань бүртгэл үүсгэхийг зөвшөөрөх ёстойг анхаарна уу? Мөн та өөрийн регистрийн дугаар дээр 5 ба түүнээс дээш бүртгэлтэй дугааргүй байх ёстойг анхаараарай. Ийхүү та өөрийн сонголтоор хувийн мэдээллээ бүртгүүлснийхээ дараа гарын үсгээ зурж баталгаажуулаад үргэлжлүүлэх цэстээр дарна. Үүний дараа та худалдан авалтын мэдээлэл авах имэйл хаягаа оруулж төлбөр төлөх банкаа сонгоод үйлчилгээний нөхцөлтөө танилцсан төлөх цэстээр дарж төлбөрөө төлнө. Unitel-ийг сонгосон хэрэглэгч танд баярлалаа. Unitel